Зяг. Энийг харж гинөө. Нөгөө алдартай уугаад ирч хүчээ нөхдөг энерги ундаач нь байна. Хүмүүс хэлдэг штэ дотор нь кофеин байдгаа бас хортой бодисууд байдгаа гэд. Тэгвэл энэ яг ганцхан кофеин мөн үү? Энерги ундааны дотор эсвэл өөр бусад хортой бодисууд байд юм болов? За тэгвэл энерги ундаа биед чинь ямар үр нөлөө үзүүлж идгийг энэ бичлэгээр сурч авцгаая. Эхлээд найрлагаас нь ярилцъя. Хамгийн эхлээд мэдээж за ялсанчлан кофеин гэдэг бодис байгаа. Кофеин гэдэг маань чиний цусны чинь урсгалыг хурцсах нь, чиний нойрмог байдлыг алга болгоно. Ерөнхийдөө чинээсээ энерги нэмдэг, эрч хүч нөхдөг тэр бодис чинь байгаа. Гэхдээ мэдээж олон байдлаар хэрэглээд, илүүдүүлээд хэрэглээд байвал биеинд хор нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Дараагаар нь сахар байгаа. Сахар бол богино хугацаанд хурдан эрч хүч нөхдөг нүүрс усны төрлийн бодис. Гэхдээ мэдээж их хэмжээгээр хэрэглүүл чихрийн шижин үүсэх хүрсэлттэй байгаа. Зүрх судасны өвчнийг бас үүсгэдэг. Дараагаар нь таврын болон витамин B гэдэг бодисод байгаа. Мэдээж үнэхээр шинжлэх ухаанлаг лаг сонсогдож байгаа ч гэсэндээ үр нөлөө нь одоо хүртэл жоохон асуудалтай байгаа даа бодисод. Тэгэхээр хамгийн гол зүйл нь гэх юм бол энэ лаазан дотор байгаа бүх бодисуудын хамгийн гол ноён оргил хоёр нь штэ зүргээр уулс үндэстэн байлаа гэж хаан хатан хоёр нь хамгийн гол үүрэгтэй хоёр нь кофеин болон сахар байж байдаг. Бусд нь гэх юм бол зүгээр л чимэглэл гэсэн үг. Тэгвэл одоо чи энэ ундаа гоохот юу тохиолддог вэ? Гэх юм бол эхний 10 минутанд уулаа гэхэд эхний 10 минутанд энэ ундаан дотор байгаа бодисууд чиний цусны судас руу чинь орно. Яг нөгөө нэг эхлээд мэдээж хоолоогоор дамжин ходоод руу орно. Ходоодноосоо цаашаага нарийн гиз рүү ороод тэгээд цусны чинь судсрууд руу шимэгдэж байгаа шүү. Тэрнээс шууд бол цус руу орчихгүй. Тэгээд судснууд руу орно. Цусны судснууд руу ороод мэдээж үйлчилж эхэлнэ. Чиний цусны урсгалын хурд нэмэгдэнэ. Мөн цусны даралт ихсдэг. Ууснаас 30-аас 45 минутын дараа гэх юм бол яг кофеин үйлчилж эхэлдэг аахгүй. Чиний судас руу чинь орсон, цус руу чинь орсон кофеин эд эсүүдэд чинь очиод үйлчилж эхэлдэг. Чи яг сэргийг мэдрэмж авдаг штэ. Яг олон удаа уугаад дасцсан байх юм бол тийм мэдрэмж авах нь бага байдаг заяа. Яг чи би тэгж мэдрэгдгүй штэ гэж бодож байгаа юм бол мэдээж чи кофеин илүү удаан хэрэглэж байгаа бол кофеины үйлчлэг нь багассан байгаа. Харин яг ууснаас 30-аас 45 минутын дараа бол сэргийг мэдрэмж авна, нойрмог биш болно, зүрхт чинь дэлсээд байгаа юм шиг мэдрэмж авдаг. Ерөнхийдөө нэг тийм марафонд ороод 10 км гүйчихэд бэлэн байгаа юм шиг мэдрэмж авна л гэсэн үг. Ууснаас ойролцоогоор 1 цагийн дараа гэх юм бол сахарны оргил нь багасж эхэлдэг. Энүүгээрээ би юу гэж байгаа вэ гэхлээр байна штэ. Сахар маань түргэн хугацаанд хурднаар чамд эрч хүч олгож идэг гэж би хэлсэн штэ. Тийм учраас 1 цагаа ууснаас энерги ундааг ууснаас ойролцоогоор 1 цагийн дараагаас эхлээд сахарны өгөх эрч хүч нь байхгүй болж эхэлдэг гэсэн үг байхгүй юу? Тиймээс энэ үеэс зарим хүмүүс буцаад ядарсан мэдрэмж аваад эсвэл бол буцаад яг салгалаад ч юм уу тэгж санагдаж эхэлдэг гэсэн үг. Харин кофеины хувьд гэх юм бол бидний биед 5-аас 6 цаг байх боломжтой. Хэрвээ чи орой унтахынхаа өмнө энерги ундаа уучих юм бол чиний нойрогч нь хүртэл баллаж магадгүй гэсэн үг. Тэгэхээр чи кофе юм уу кофеин агуулсан уух зүйлсийг унтахынхаа өмнө хэрэглэх юм бол нойр хүрдэггүй шалтгаан нь тэр байгаа нь. Кофеиноос л гэсэн үг. Одоо муу талуудыг нь ярилцаж эхлэе заяа. Хүм болгоны яриад байдаггүй, бас мэдээд байдаггүй. Юу болох вэ гэх юм бол чи наад шиг энерги ундааг ядарсан үедээ эсвэл зүгээр л кофе аваад уугаад байдаг бол чиний зүрх дэлсдэг болж эхэлнэ. Минийх бол дэлсдэг гэж хэлж байгаа юм биш. Минийх бол хаяа дэлсдэг гэхдээ байнга бол биш. Тэгж аимшигтайгаар чамаа бүр ингээд зүрхний өвчнгөр шууд явуулчихгүй. Гэхдээ зүрх чинь баг багаар муудаж эхэлнэ гэсэн үг. Ягаад гэвэл насос гэж байдаг штэ. Насос шиг зүйлээр ингээд зүрхийг чинь бүр ингээд механикаар хүчээр ингээд төрөглүүлээд байна л гэсэн үг шүү дээ. Тэрнтэй ямар ч ялгаагүй. Тэгээд тахаар яана гэсэн үг байна уу? Зүрх чинь бүр ингээд сулдаж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Дараагаар нь сэтгэл түгшил ихсэж эхэлнэ. Бүр ингээд байж байгаа л юм санаа зовоод байдаг болно. Яагаад гэх юм бол зүрх чинь ингээд хурдан цохилоод ангууд тэрийг тархич нь буруугаар ойлгож авангуудаа юунд санаа зовоод байгаа юм болоо гэж ойлгож авангуудаа сэтгэл чинь түгшээд эхэлдэг болно гэсэн үг. Anxiety гэж бид хэлдэг шүү дээ. Дараагаар нь гэх юм бол бусад эрүүл мэндийн муу үр дагаврууд байгаа. Зүрх судас цусыг дагсан муу үр дагаврууд байгаа. Дараагаар нь яана вэ гэх юм бол чиний бие чинь төвчлөлтэй болж эхэлнэ дараагаар нь. Төвчл гэж юу хэлж ийн вэ гэх юм бол төвчл гэдэг маань яг үгнээс нь ойлгож болж штэ. Тэснэ, төвчнэ гэсэн үг тийм үү. Тэгэхээр кофеин агуулсан ундаа ялангуяа энерги ундааны хариунд чиний бие чинь тэсэж эхэлнэ. Яагаад гэвэл
юу гэсэн үг юм бэ гэх юм бол чи сэргэг болж мэдрэхийн тулд сэргэг мэдрэмж авахын тулд илүү ихээр ууж иж тийм мэдрэмжээ дахиж авна гэсэн үг. Яагаад гэвэл жишээлбэл 1 жилийн хугацаанд чи 7 хоног бүр 500 г ийм энерги ундаа уулаа гэж бодъё л доо. Цаг хугацааны явцад тэр ижлэхэн хэмжээний энерги ундааны чинь үйлчилгээ нь илүү багасж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр чи тэрийг анзаарахгүйгээр ихээр уугаад байх юм бол одоо чиний бие чинь ингээд нэгсэн зоргоор чи ихээр уугаад эхлэх юм бол яа гэсэн үг ах нь вэ? Эрүүл мэнд чинь илүү хурдан модно. Миний сая дурдсан өвчнүүд рүү илүү хурдан ойртно. Зүрх судас чинь илүү хурдан муудна гэсэн үг байх нь шүү дээ. За, тэрэн дээр чи спирттэй зүйл буюу арх, дарас, юу гэдгийг шар ариг гэх мэт зүйлс хэрэгэлдэг болвол за бүр айраг хүртэл орж байгаа шүү эсэглэн зүйлс. Гэх мэт зүйлс хэрэгэлдэг болвол бүр үнэхээр амар комбо наадах чинь заа бүр амар холимог хоёр зүйл. Яагаад гэх юм бол арх чинь өөрөө чамайг согтоодог тийм үү? Зүрх судасыг чинь бас хурдсаадаг, даралтыг нэгсгдэг. Тэрэн дээр энерги ундаа ороод ирэх юм бол бүр ингээд зүгээр л өөрөө өөртөө чи дайсан хөдөлж авчнаа л гэсэн үг. Чи согтуу байхад чинь хүртэл чиний тарих чинь сэргэг байгаад байна гэсэн үг аахгүй юу? Тэр нь аюултай. Аюултай гэсэн үг. Тэгэхээр энерги ундаанууд яг хортой юм уу, хоргүй юм уу? За, энэ асуултанд хариулах юм бол мэдээж чи хаяадаа нэг, за сардаа нэг, 2 сардаа нэг, эсвэл зүгээр 2-7 хоногтоо нэг шүнжэнгөө суугаад хичээлээ, шүнжэнгөө суугаад ажиллаа хийх хэрэгтэй байгаа бол мэдээж ганц лаад чамайг алахгүй л дээ. Яг чамайг дараа төрөл рүү чинь аваачихгүй. Гэхдээ өдөр болгон энерги ундаанд найдаад өдөр болгон ирч хүч авмаар байгаад байх юм бол тэрэнд аюул гарч ирнэ гэсэн үг. Яагад гэвэл нойр, шингэнээ сайн нөхөх, сайн хооллолттой байх нь үргэлж энерги ундааг давдаг аахгүй юу. За тэгэхээр дараагийн удаа энэ ундааг, ийм энерги ундаа лазтай, савтай байна уу хамаагүй энерги ундаа авч уух чахта нэг санаа аваарай заяа. Энэ маань үнэгүй ирч хүч бол биш шүү. Зээлэгдсэн ирч хүч юм аа. Яг чиний ирээдүйн урт наснаас чинь зээлэгдэж байгаа эрүүл ирч хүчээл гэсэн үг. Яагаад гэх юм бол би сая хэлсэн шүү дээ. Ийм эрсдлүүд байдгаа. Тэр эрсдлүүдийг чи ирээдүйдээ төлөх учраас энэ бол үнэгүй ирч хүч биш, зээлэгдсэн ирч хүч. За тэгээд дараа чинь бичлэгүүдээр намайг аль нь илүү тэгээд эрүүл юм бэ гэдэг дээр бичлэг хийгээсэй гэж бодож ивэл комент сект бичиж надад мэдэгдээрэй за.